За Virgo асценденттай хүмүүсийн 7 дугаар сар ямар байх тухай ярилцъя. Одоогоор охины асцендентыг эрхшээгч бууд гараг нь арслангийн орд дээр зочилсон байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр охины асценденттай хүмүүсийн хүрээлэх орчин 12 дугаар хаваасын сэдвээр солигдно гэсэн үг. За энэ нь магадгүй энэ нь жоохон хүнд хэцүү мэдэрдэж бол магадгүй. Учир нь 12 дугаар хаваас бол нууц, далд жоохон асуудалтай, төөрөгдсөн эсвэл хязгаарлагдаж, тусгаарлагдсан онцлогтой хаваас юм. Энэ хугацаанд охины асценденттай хүмүүс ажил ихтэй, завгүй, бүр гадагшаагаар нийгэмших ямар ч юм нөхцөлгүй, тийм байдалтай магадгүй. Эсвэл ямар нэгэн таамаглаагүй байдлаар асуудлууд их гарч магадгүй. Нилээн хэцүүхэн байж цагийг өнгөрөөж магадгүй байх. Зарим охины асценденттай хүмүүс харин эрүүл мэндийн асуудалтайгаа нүр тулж байж магад. 12 дахь хаваас нь мөн донтолт эсвэл эрүүл мэндийн асуудлуудыг илтгэдэг. Тэгээ бас нууц дайсан гэж хэлж болохоор үйл хэрэгүүд хүмүүсээс гарч ирэх тийм нэг азгуутлуудаас тохиохыг үгүйсгэхгүй. Одоо 12 дугаар хаваас идэвхсэн учраас таны одоо донтож автдаг зүйлс одоо бодит байдлаас тасарч хийдэг зүйлс эрчимдсэн байгаа үеж магадгүй тэр нь тоглоом байж болох нь болно, арих таймах мансууруулах бодисоч бас болно. Тэгэхээр энэ хугацаанд Virgo асценденттай хүмүүс бясалгалын байдалд орно. Даалт ухамсартай илүү анхаарах, жоохон нуугдаж байх те. Олны нүдээс нуугдаж, даалт ухамсартай анхаарч, зүүд нойронд анхаарч, эсвэл зүгээр л уртгаа хийж маш завгүй байх тийм сар болж өрнөхнэ. Зарим охины асценденттай хүмүүс бусадтай харилцах нь жоохон хэцүүтэй, энергийн дутагдaltaй мэдрэмж авч байгаа байж болно. Үүнээс үүдэж харилцаанд жоохон үйл ойлголцол үүсэх ч юм уу, жоохон ганцаардал мэдрэх бас боломжтой. Ямар нэгэн өөрийн донтож автаж хийдэг зүйлстэй автаад те бодит байдлаас үнэхээр тасарсан байгаа болвол гэж таамаглаж байна. За юутаач 7 сард бол таны 12 дугаар хавс дээр бууд гараг ухрна. Тэгээ 16-наас 20-ны өдрүүдэд нөлөөлнө. Бууд арикс бол 3-7 хоног орчим үргэлжилдэг. Хэцэрхийг ярьчихжээ. Өмнөх ордод. 7 сарын 18-нд мөн нэг өдөр бууд гараг сугар гарагтай sextile aspect үүсгэнэ. Энэ нь бас 14-наас 21-ний хооронд байна. Тэгэхээр энэ үед бол тантай холбоотой сэтгэл санаа эсвэл бие махбодтой холбоотой эсвэл таныг хүрээлэх орчинтой холбоотой ямар нэгэн өөрчлөлтүүд гарч эхлэх бололтой. 7 сард бол Uranus нүүжин. Uranus Gemini руу буюу таны 10 дахь хавас руу нүүж байгаа. Тэгээд давхар бууд гараг ухарж гин мөн санчраа гараг бас ухрах хөдөлгөөнд орж байгаа. 7 дахь сар бол маш их үйл явдалтай өрнөх бололтой. Хэрвээ та ажлаас олгож байгаад ажлаас олох, эсвэл шинэ ажилд орох, эсвэл нүүж суух гэх мэтчлэн эсвэл энэ нь таны хувьд эргэн тойрны хүмүүстэйгээ харилцааны хувьд жоохон асуудалтай, үйл ойлголцолтой, ярилцахад хэцүү, ер нь жоохон хэцүү үе байх болно. Ер нь бол сорилттой байх учраас ер нь эртнээс анхаарал болгоомжтой, сэтгэлийн бэлтгэлтэй байвал зохистой болов. Эсвэл зарим тохиолдолд бол хийж үзэж байгаагүй зүйлсээ шинээр эхлэх, шинэ төсөл эхлүүлэх, шинэ зүйлээр хичээлдэж эхлэх ч юм уу те өөрийгөө сорьсон дараагийн шат руу өөрийгөө шат ахиулж, левел ахиулах гэж би цаг үе өрнөж байна. За мөн ангараг гараг таны асцендент буюу охины орд дээр зочилсон байгаа. Ангараг гараг нь дайны гараг, асуудал үүсгэгч, гал асаадаг, trouble maker байгаа. Тиймээс одоогоор бол эргэн тойронд чинь тантай муудалцах хүн их байх ч юм уу те эсвэл таныг гимтээж байгаа хүн их байх жишээний ч юм уу. Үгүй их биш. Гимтэх хүн байгаа гэх жишээний ч юм уу те. Тэр нь таныг одоо амар нэстэй. Тэр нь хүүхдчээж болно. Таныг мажж байгаа, гимтээж байгаа. Маш завгүй байх бололтой. Ер нь завгүй байгаа бололтой хүмүүстэй муудалцахад амархан жоохон тийм нөхцөлд байж болох юм. Ер нь маш эрч хүчтэй, завгүй. Тэгээд болгоомжтой харилцааны тал дээр бол энийг ялангуяа жоохон болгоомжтой авах хэрэгтэй байгаа юм шиг байна. Гэтэ энэ сайнаар харах юм бол
ажил мэргэжлийн хувьд энийг хийн, энийг би заавал бүгдийг хийн гэсэн тийм нэг эр зоригтой те эрч хүчтэйгээр энэ энергийг ашиглаж байгаа хүмүүс байгаа болов уу гэж бас таамаглаж байна. Сөргөөр харах юм бол асуудал их байна. Нөхөртөөгөө муудалцах юм уу те. Эсвэл бусадтай үйл ойлголцож байнгын хэрүүл маргаан хийх гэдэг жишээний гараа зүсэх ч юм уу, гараа түлэх ч юм уу те. Тийм жижиг сажиг гэмтэл авахаас ерөн болгоомжлоорой гэж зөвлөе. За 21-нд ангараг гараг South Note-тай уулзна. 14-ноос 27-ны хооронд нь нөлөөлнө. Ер нь 7 сарын дундаас дуустал ерөнхийдөө нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр яг South Note-тай уулзснаар ангарагийн тэр нэг хортой нөлөөлнө, улам хортой болж эхэлнэ. Улам онцгүй үйл хэрэгүүд тохиох эрсдэлтэй учраас энэ үед бол үнэхээр боломжтой байхыг зөвлөж байна. Ялангуяа харилцааны тал дээр үйл ойлголцол муудалцахаас сэргийлээрэй. Өөр тохиолдолд хил ам үүсэх, цуурхал үүсэх, таны тухай цуурхал үүсэх гих мэтээр нөлөөлж болзошгүй. 7 сарын 23-нд ангараг гараг сугар гарагтай дөрвөлжин аспект үүсгэх нь энэ нь 16-наас 31 хүртэл мөн адил ижил хугацаанд нөлөөлөх аспект байгаа. Ерөн бол гэрээ хэлэлцээр цуцлах ямар нэг харилцааг дуусгах эрсдэлтэй тийм үе юм байна. Яг уу за дуусгая гэж бодож байсан харилцааг бол дуусгахад шулуухан дуусгаад цэгцлэхэд бол тохиромжтой. Гэхдээ чухал харилцааг бол энэ үед нэлээд бодлоготойгоор уян хатан байдал танаас шаарддаг үе бололтой. Авч үлдэхийг хичээхийн тулд нэлээд хичээх хэрэг гарах нэ. За охины асцендентийн 4 болон 7 дугаар хаусыг эрхшээгч бол бархас сод гараг тиймээс хамттан харцгаая. 4-өөс 7-ны хооронд бол ангараг гарагийн нөлөө орж ирнэ. Тиймээс энэ үе бол хосын харилцаа эсвэл гэр бүлийн уур амьсгалд бол нэлээд тэрсэлтэй, тэмцэлтэй, өрсөлдөөнтэй муудалцах эрсдэл маш их байна. За 8-наас 10-ны өдрүүд бол бас нэлээд онцгүй байна. Учир нь South Node-ийн нөлөөг авч байна. Тэгэхээр энэ үед ямар нэгэн харилцаа эсвэл гэр бүлийн сэдвийн хүрээнд нэг юм дуусгаж тавьж явуулах гэх мэт нэг хаалгыг хааж ийн гэж үзэх боломжтой. Тэгэхээр энэ үеэр салах эрсдэл бол маш их байгаа юм шиг надад харагдчихэв. Эсвэл гэр бүл дотоод хэргийн сэдвийн хүрээнд аваад үзэх юм бол гэрээ цэвэрлэх, гэрээ их цэвэрлэгээ хийж хуучин хаях зүйлсээ ялгаж хаях ч юм уу те. Тиймэрхүү байдлаар шинэ орон зай гаргаж хуучин зүйлсийг цэгцлэхэд зориулбал зүгээр болов уу. Хосын харилцаанд бол нэлээд онцгүй харагдаж байна. За хэрвээ ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийж байгаа л те. Гэрээ хэлэлцээр эсвэл цуцлагдах мөн магадaltaй энэ үед. Тэгээд бас ер нь тэгээд 4-р хаваас нь гэр ороноос гадна таны эрхэлдэг ажил хувийн бизнес одоо ярил таны YouTube хаяг, таны Instagram хаяг, эсвэл таны ажилладаг сайт ч юм уу те бас байж болох учраас ажлын газар ч бас байж болох учраас тэр газарт чинь ямар нэгэн зүйлийг дуусгах чинь. Ингээд хааж ямар нэгэн төслийг дуусгах чинь юм уу те. Гэтэ үүнийг бас сайнаар харж болно. Хэрвээ ямар нэг харилцаа, ямар нэг найзын харилцаа танил талч юм уу те. За энэ хүнтэй найзлахаа болио доо энэ хүнээс юу ирэхээ болио салъя да гэж хүрээ бодож байсан бол энэ үед бол шулуухан харилцаагаа таслахад хамгийн тохиромжтой үе явах болно. 13-наас 15-ны өдрүүдэд бас санчир гарагийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр энэ нь мөн адил ялгаагүй бас л харилцаа холдон салах, гэрээ хэлэлцээр цуцлах нөлөөтэй байна. 7 сар ер нь тэр зэгтээ амар биш үү. За 21-ээс 23-ны хооронд бол өмнөх хэд хоногт ингээ бахан хаасан, тасарсан харилцаанууд нэг хаалга хаагдсан байгаа штэ. Одоо шинэ хаалга нэгдэж байна. Шинэ харилцаанууд үүсгэх боломжууд гарч ирж байна. Өөр дөмн харьцаж байгаагүй хүмүүстэй уулзах ч юм уу те. Хэрвээ та хүнтэй харилцдаг ажил хийдэг бол үйлчлүүлэгч нэмэгдэх гэх жишээний урд өмнө хийж байгаагүй зүйлсээ хийх шаардлага гарах ч юм уу. Эсвэл орон гэр 4-р хаусын өнцгөөс харах юм бол гэртээ шинэ нийт зүйл оруулж ирэх. Эсвэл гэрт чинь зочин ирэх ч юм уу те. Ямар нэгэн байдлаар жоохон энэ нь шинэ учраас танд жоохон замбраагүй санагдаж бас магадгүй. За хосын 4 болон 7 дугаар хаус.
амар амжигтай байв. Харилцаа болон түншлэл, гэр бүлийн асуудлууд бол нэг тийм хэм байгаа боловч харин 7 дугаар сард ажил мэргэжлийн асуудал бол маш гэгээлэг харагдаж байна. 7 сарын 5-нд сугар гарыг эхрийн орд руу нүүжин. Эхрийн орд нь таны 10 дугаар хаваасыг гэлтгнэ. Тэгэхээр 7 сарын 5-наас хойш ажил мэргэжлийн хувьд танд туслаж чадах хин нэг чадварлаг хүн гарч ирэх ч юм уу те эсвэл танд хэрэгтэй танилын хүрээгээ тэлэх эсвэл эсрэг хүсний хүн танд туслах эсвэл хүмүүстэй харилцаж мөнгө олох боломжууд бүрдэж байна. Нийгмийн харилцааны хувьд харилцаа хийх, гэрээ хэлцээр хийх боломжийн саналууд ирэх боломжтой байж магадгүй. Гэхдээ 5-наас 10-ны хооронд сугар гарыг санчир гаригийн аспектыг авч санчир гариг нь хязгаарладаг нөлөөтэй шүү дээ. Тэгэхээр 5 сарын 5-нд таата боломжууд үүссэн чинь удалгүй тухайн асуудлууд нь за одоо гэрээ шууд хий гэдээ гар үсгээд зурах биш. Жохон хоошлогдоод за жохон азны за жохон ажиглая. Дараа 7 хоног. За дараа сард ч юм уу те. Ингээд жохон удаашралтай байдалд орох боломжтой. Эсвэл илүү нухацтайгаар хандаж эхлэх үеэж бас болох юм тийм ээ. Жохон асуудал гарч ирж шүү. За удалгүй 7 сарын 18-нд бууд гарыг буцах хөдөлгөөнд орно. Mercury retrograde эхэлж байна. Тэгэхээр бууд гарыг 3-7 хоног буцах хөдөлгөөнд байх болно. Тэгээ энэ хугацаанд таны ажил мэргэжлийн хүрээнд маркетинг хийх, эсвэл бичиг цаасны ажил хийх, хүмүүстэй харилцах үйл хэрэгүүд нь ер нь тодрон гарч ирнэ. Тэгээд ажил мэргэжлийн хувьд шинэ нөхцөл байдал, шинэ орчин бүрдэж өөрчлөлтүүд эхлэх болно. Энэ нь 14-өөс 21-ний хооронд эхлэлцийг нь мэдрэгдэнэ. Тэгээд бүр 18-наас хойш 3-7 хоногийн дараа бууд RX дууссны дараа үр дүн нь харагдана. Тийм болохоор үр дүнийг харах гэж бас яарах хэрэггүй. Тэгээд бас энэ үед яг бүрэн шинжилэлт хийхээс илүү яг нэг шинжилэлт хийхийн өмнөх тэр бэлтэж байгаа хэсэг учраас бас яаруу шийдвэр гаргаж чухал худалдан авалт хийх ч юм уу те чухал гэрээ хийх гэж бас нэг яраад хэрэггүй юм шиг надад санагдаж байна. Сайтар ажиглаж үзээд аажууд тайван яг уртхаа жижиг сажиг таскуудаа хийгээд явж байхад бол боломжийн санагдаж байна. Судалгаа хийж зах зээлээ ажиглаж те яг ингүүл зүгээр юм байна тэгвэл зүгээр юм байна гэх мэтлэнгээр анализ хийх тийм цаг үе шүү. 7 сарын сүүлээр болвол 16-наас 31-ний хооронд уртаар харвал дунд хэсгээс сүүл хэсэг хүртэл бол нэлээд асуудал их гарах нэ. Яаралтай шийдвэрлэх асуудлууд их гарах бололтой. Тэгээд бас урд өмнө хийж үзээгүй зүйлстэйгээ хийж байх явцдаа тэр нь асуудал болж гарч ирээ. Түүнийгээ шийдвэрлэх гэж нэлээд зовох ч юм уу те. Нэлээд заавгүй үе байх бололтой шүү. Энэ үе бол ерөөхдөө бол жоохон муу үе юм. Яг хавдээ бод ухарж байгаа шүү дээ. Бод ухарахаар угаасаа л юм байдаг штэ. Та бүхэн мэдэн дээ. Амжилт хүсье. Болоод өнгөрнөө. 2 дугаар хаваас олох амжиргааны зардал мөнгө санхүүгийн байдал ямар байхыг харцгаая. За 7 сарын 4-нд сугар гарыг Тэнгэрийн ван гарагтай уулзах юм байна. Энэ нь 3-наас 4-ний өдрийн хооронд нөлөөлнө. Энэ үед бол гинтийн таамаглаагүй байдлаар зарлаг гаргах шаардлага гарна. Эсвэл эд зүйл эвдрэх ч юм уу түүнийг дахин худалдаж авах шаардлага гарч болох юм. Эд зүйлсээ гээгдүүлэхээс болгоомжлоорой. За 7 сарын 6 болохоор сугар гарыг санчир гарагтай аспект үүсгэн. Тэгэхээр энэ нь 5-наас 10-ны хооронд нөлөөгөө үзүүлэх юм байна. Мөнгө дутагдаж магадгүй эсвэл мөнгөний урсгал жоохон удаашрах боломжтой. Тийм болохоор энэ үед зориулж жоохон мөнгөө хянамгаа зарцуулах хэрэгтэй. Эсвэл илүү газарцсан харах өнцгөр бодтойгоор мөнгөө хэмнэж мөнгөнд илүү нухацтай хандаж тий хамаагүй өрөх хэрэггүй юм шиг санагдаж байна. Муу тохиолдолд бол мөнгө дутагдаж магад. За 7 сарын 18-нд бууд гарыг, сугар гарыг 2 sextile aspect үүсгэнэ. Энэ нь 14-өөс 21-ний хооронд нөлөөлнө. Мөнгөний
урсгал эрчимжих бололтой. Гэхдээ нэг хайхтар мөнгө олоод байх гэхээс илүү зүгээр хэрэгтэй зүйлээ худалдаж авах, 8 хийх те мөнгө олохын тулд илүү хөдлөж хичээж зүтгэх үе, хөдөлгөөнтэй байх үе, харилцаанд орох үе байх болно. За 7 сарын 22-нд 23-нд сарны сангилаатай тэгээд ангараг гарагтай аспект үүсгэж байна. Ерөнхийдөө бол төгсгөл хэсэг, дунд хэсгээс төгсгөл хэсэг бол бас л маш их зарлаг гаргаж байна. Таны төрөвчиг зүгээр нээж ийн. Ингээд нээгээд нисээд мөнгө нь цаашаа яваад өгөх юм байна бүгдээрээ. Тэгээ ерөнхийдөө бол хэрвээ хувийн бизнес эрхэлдэг хүмүүс бол энэ үед зориулж мөнгө нөөцлүүл зохистой. 7 дугаар сарын турш бол мөнгөний асуудал их байхаар харагдчихэв шүү. Тэгээ ер нь бол дийлэнх ордууд нэг иймэрхүү байгаа шүү. Гэтэ ганцаараа зовж ингэж бас битгий бодоорой. За нэг иймэрхүү байна. 7 дугаар сард хамгийн чухал ивентүүдийн нэг бол ялцчгүй Тэнгэрийн ван ордоо нөх явдал юм аа. Тэгээд энэ 2018 онд Тэнгэрийн ван гарыг таны стер хаус буюу гадаад хэрэг, шашин шүтлэг, гүн ухаан, их дээд сургууль, дээд боловсрал ч юм уу те ямар нэгэн тийм өөрийгөө хөгжүүлэх гэж зорьсон, өөрийгөө мэдлэгийн цар хүрээгээ тэлхийг хүссэн тийм онцлогтой урд өмнөөс л хийж үзээгүй зүйлсээ хийж адал явдал хайж одоо ухаарлыг авдаг онцлогтой хаус чинь стер хаус. Таны стер хаус дээр Уранус гинтийн нөлөөллүүдийг авчирсан байгаа. Гинет гадагшаа явах, гинет эсвэл эргэн тойрны хүмүүс чинь танд тийм байдлаар нөлөөлсөн бас байж магадгүй. Өнгөрсөн 8 жилийн турш энэ стер хаусын гинтийн асуудлууд үеийнхүү өндөрлөж байна. 7 сарын 7-ны өмнөх хойно энэ үеүүдэд нэлээд огцом гинтийн өөрчлөлтүүд гарч ирнэ. За тэгэхээр цаашдын 8 жил 2033 он хүртэл Тэнгэрийн ван гарыг таны ажил мэргэжил карьерийн хаус дээр ирж байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр цаашдын урт хугацаанд ажил мэргэжил карьер нийгмийн харилцааны асуудлуудад огцом тийм өөрчлөлтүүдийг авчрах бололтой. Сайн мэдэх юм бол Jupiter таны 11-р хаус дээр зочилсан байгаа. Ингээд 11-р хаусанд бие даасан байдал, өөрийгөө хөгжүүлэх, хэтийн зорилготой анхаарах, ирээдүрөө чиглэсэн хөрөнгө оруулалтуудад хийх сэдвүүд дээр том өсөлт, тэлэлт харагдаж байна. Тэгэхээр Jupiter бол танд хүргэх сайн мэдээ бололтой. Харин бусад гаргуудын хувьд бол маш муу мэдээнүүд дуулгачихсан санагдчихлаа. 7 сарыг утаж амьд гарцгаарай. Эвтэйхэн амьд гарцгаая, даван тулцгаая. За ингээд дараа сарын 8 сарын forecast-аар дараа уулзцгаая. Баяр таа.